бодлын хүчний талаар яриад өгөөч гэдэг хүсэлтийн дагуу энэ бичлэгийг хийж байна. За тэгээ энэ сайхан сэдвийг сонгож хүсэлт гаргасан хүндээ маш их баярлалаа. Энэ бичлэгээрээ бодлын хүчний талаарх 5 зүйлийг ярилцгаая. За нэгдүгээрт нь гэвэл мэдээж бодлын хүч гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Зөвхөн бодлоороо та өөрийнхөө хүсэж байгаа, өөрийнхөө мөрөөдөж байгаа тэр амьдралыг бүтээх бүрэн боломжтой. За яаж өөрийнхөө хүсэж байгаа мөрөөдлийг бодлоороо бүтээх вэ гэх юм бол та нэг бодол бодоход тэр бодол болгон таны бодсон бодол болгон өөрийн гэсэн энергийг ялгаруулж яадаг. За тэр энерги маань таны гэрлэн бүрхүүлийг итгэвчүүлдэг. За мэдээж ертөнцийн татгалцлын хуулийн дагуу та ямар зүйл өөрөөсөө засварлж байна. Тэр зүйлийгээ та амьдралдаа татаж оруулж ирдэг юм. За хоёр дахь шалтгаан нь яаж бодлоороо бид нэр өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх боломжтой вэ гэх юм бол хүний бодол мэдрэмжийг төрүүлдэг. Мэдрэмж маань үйлдэлийг хийлгээд үйлдэл маань хийсэн үйлдэлүүд нь болохоор шинэ үр дүнг бидний амьдралд авчирч яадаг байгаа. Хоёр дахь зүйл нь гэх юм бол бодол танд итгэл найдвар, урам зоригийг нэмэгдүүлж өгдөг. Та ялангуяа сэтгэлийн хямралтай үед өөрийнхөө бодлыг засаж, бодлыг хянснараа тэр зүйлээс сэтгэлийн хямралаас онцгүй таагүй мэдрэмжтэй байгаа бол тэрнээсээ гарах бүрэн боломжтой байдаг. Тиймээс бид нэр бодлоороо дамжуулан гайхамшигтай сайхан ирээдүй ирнэ. Энэ боломжтой миний амьдрал гоёор гайхамшигтайгаар өөрчлөгдөх боломж энэ итгэл найдварыг хараад түүнийхээ төлөө яваад ирэх юм бол бид нэр өнөөдрийн сэтгэл санаа болон сэтгэл готрлаасаа ангижрах боломжтой байдаг. За нэг чухал зүйл нь гэх юм бол бид нэр ихэнх хүмүүс ер нь бол өнгөрсөндөх болсон таагүй явдал юм уу эсвэл өнгөрснөөсөө болоод хийгээгүй зүйлээсээ ч юм уу өөрийнхөө эсвэл хийсэн зүйлээсээ болоод юм уу харамсалтай явж идэг харамсах сэтгэлтэй. Тэгээд бидний өнөөдрийн бодож байгаа бодол маань дийлэнх нь өнгөрсөнтэй холбоотой болж ирж идэг байгаа. Тийм болохоор бид нэр ирээдүйдээ итгэлтэй өөдрөг амьдрахын тулд тэр бодлуудыг аль олон өнгөрсөнд болсон тэр бодлуудаа зогсоогоод эсрэгээр нь өөдрөг эерэг бодлуудыг ботож өгөх шаардлагатай байгаа. Тэгснээр бид нэр итгэл найдвартай болоод ирээдүйдээ урам зоригтой, эрч хүчтэй, гайхамшигтай сайхан мэдрэмжтэйгээр амьдрах болно гэсэн үг. За 3 дахь зүйл нь гэх юм бол та бодлынхаа хүчээр өөрийнхөө үн цэнийг нэмэгдүүлж болно. Бидний өөрийнхөө тухай бодож байгаа давтамжтайгаар байнгын бодож байгаа бодол маань бидний дал дугамсарт ороод итгэвчээд тэг бүр үнэн болоод эхэлдэг гэсэн. Тэгэхээр өөрийнхөө талаар дандаа эерэг сайхан бодлуудыг бодох нь маш чухал байгаа. Эерэг бодлуудыг давтамжтайгаар бодснороо өөрөө өөртөө итгэх итгэлтэй болно, өөрөө өөрийгөө үнэлэх үн цэнтэй болно гэсэн үг. Тиймээс та үргэлж өөрөө өөрийгөө хайрлсан, өөрөө өөртөө урам зориг өгсөн, өөрөө өөрийгөө үнэлсэн дандаа өөрхөн талаар эерэг бодлыг бодох нь маш чухал байдаг. За 4 дахь зүйл нь гэх юм бол энэ бол маш чухал байгаа. Бид нэр цаг тутамд, минут, секунд тутамд асар олон төрлийн бодлуудыг өдөрт бодож байдаг. Тэгээ нэг зүйл нь чухал зүйл нь гэх юм бол юу вэ гэхээр тэр бодлуудыг шүүж тунгаах нь маш чухал байдаг. Орж ирсэн бодол болгонд итгэж болохгүй. Та ялангуяа сөрөг бодлуудыг өөрхөн талаар бодож байгаа тэр сөрөг бодлуудыг магадгүй жишээлбэл би хийж чадахгүй, надад авяас байхгүй, би ч бүтэхгүй дээ, болохгүй дээ, угаасаа л ийм хүн дээ гэх мэтсэн бодлыг өөрчлөөд би чаднаа, оролдоод үзэх юм бол чадна. Өнөөдөр магадгүй би хийж чадахгүй байгаа ч гэсэн дараад нь гэхэд болноо, хийж чадна гэдэг энэ эерэг бодлуудаа өөрчилж солих шаардлагатай байдаг. 5 дахь чухал зүйл нь гэх юм бол бодол бол эхлэл. Бодол үйлдэлтэй холбогдож байж өөрчлөлтийг бий болгох боломжтой.
За маш олон одоо хүмүүс бол хэлээд байгаа тий. Эрэг сайхан бодлоор одоо бүх зүйл болчихноо тий. Харамсалтай нь бид нэг 3D ертөнцид амьдарч байгаа болохоор заавалчгүй үйлдэл хийж иж амьдралдаа өөрчлөлт авчрах боломжтой. Хичнээн хэрэг бодоод тэ ингээ мөнгө бодоод ч юм уу жишээлбэл мөнгөтэй болж ийн гэж нүдэн айнаад өдөржин шүнжин гэртээ бодоод суугаад мөнгө өөрөө гүгээ таны кармалаа орж ирэхгүй. Бодол чухлаа. Бодол маш их хүчтэй. Гэхдээ дан ганц бодол одоо ид чидээр таны амьдралыг өөрчлөхгүй. Амьдралаа өөрчлөөд илүү одоо эрэг сайхан болохын тулд заавалчгүй үйлдэл хийх хэрэгтэй. За тэг мэдээж үйлдэл чинь хаанаас гарч ирж байгаа гэхээр бодлоос эхэлж гарч ирж байгаа. Тэгэхээр бодол бол эхлэл нэ, ундрагна, харин үйлдэлийг тэрэн дээр нэмснээрээ үр дүн болон өөрчлөлтийг амьдралтаа авчрах боломжтой байдаг. За тэгэхээр ерөөсө хүн болгон л өөртөөхөө амьдралыг өөрчилье, өөртөөхөө амьдралыг сайжруулъя, арай гоёор амьдрья гэсэн сэтгэл эрмэлзэлтэй байдаг. Тиймээс ч өнөөдөр хүмүүс маш олон хувь хүний хөгжлийн сургалтанд хамрагдчихээн, ном авч уншижээн, за өөртөө одоо хувь хүний хөгжлийн маш их хөрөнгө оруулалтыг хийж байна. Өөртөөхөө амьдралыг сайжруулахын тулд 2025 онд дэлхийн хэмжээнд хувь хүний хөгжлийн салбар 50 гаруй тэрбум $. Зах зээлтэй болсон. Гэхдээ энд нэг сонирхолтой асуулт байна. Бид яагаад ийм ихийг суралцаж мэдэж байгаа мөртлөө үйлдэл хийж амьдралаа өөрчилж чаддгүй вэ? Яагаад гэвэл өөрчлөлт хийхэд зөвхөн мэдлэг хангалтгүй. Учир нь мэдхийн нэг хэрэг харин мэдсэн зүйлээ амьдралтаа хэрэгжүүлэх нь өөр хэрэг байдаг. Мэдээж ихэнх хүмүүс юу хийх ёстойгоо маш сайн мэддэг. Гэхдээ тэр бүр үйлдэл хийж чаддаггүй. Бид өөрсдөө өөрчлөгдөж чаднаа. Гэхдээ ганцаараа тууштай байх маш хэцүү. Бидний заримдаа зөв чиглүүлэх, урам өгөх, сануулгах, бас хийж байгаа зүйлдээ хариуцлагатай байхад туслах хүн хэрэгтэй байдаг. Тиймээс би зөвхөн мэдээлэл өгөх биш, дадлаа өөрчилж, эрэг зуршил бий болгож, бодит өөрчлөлт хийхэд танд чиглүүлж, дэмжих зорилгоор Facebook групп эхлүүлж байгаа. Хэрвээ та сонирхож байгаа бол коммент хэсэгт нь бичээрэй. Энэ Facebook групп та өөрт тулгаж байгаа асуулт, зорилгоо надтай хуваалцах болно. Би та бүхний асуулт, хуваалцсан зүйл дээр үндэслэн групптэй 7 хоног болгон бичлэг болон зөвлөгөө өгнө. За тэгээ хэрвээ та өөрчлөгдөхийг хүсэж байгаа ч ганцаараа хийхэд хэцүү байвал энэ группт нэгдээрэй гэж хүсье. За баярлалаа.